За Азийн хөгжлийн банк Стамбул хотын хамтын ажиллагааны хүрээнд 15 өрхийн эмнэлэг баригдана. Жишг гэж хэлж болох үс энэ эмнэлгийг бусад дүүрэг хороодууд хэрхэн ямар стандартын дагуу барих ёстой байдаг талаар танилцж байгаамаа. Эмч эмнэлгийн ажилчдын ажиллах нөхцөл сайжирснаар иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжрах болцоотой юм байна гэж нийслэлийн засаг дарга онцоллоо. За бид нар ер нь цаашдаа бол Улаанбаатар хотын их тойргийн авцам гэсэн энэ замыг хийхэд төлөвлөж байгаа. Их тойргийн зам бол манай Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр дайрч өгнө. Дөнгөж сая бид нар бас их тойргийн замын тараас торсон замтай бол танилцсан байна. Энэ ажлуудыг бас их хэдийн тавина. Нөгөө талаасаа бид нар энэ Баянзүрх дүүрэг тэгээ Чингэлтэй дүүргийг холбосон Сэлб голын гүүрний ажлыг бас эхлүүлэхэд болж байгаа. Ингэснээр бол манай Илгаалч хотын төв 100 айл 32-ын тойгоор ингэж дамжуулан шууд эндээсээ ингэж голдоо гараад явчих энэ болцсон өслөг бүрдүүлсэн замын ажлыг эхэлнэ гэсэн юм бодолтой байж байгаа. За нийслэлийн хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн жишг төвийн барилгыг барьж ашиглалтанд оруулж байгаа. Орчин үеийн зураг технологиор хийгдсэн эмнэлэг байгаа. За нийслэлийн эрүүл мэндийн газар Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран ярилцсанаар хийсэн байна. Тухайн хорооны иргэдэд үйлчлэхээс гадна ойролцоох хорооны иргэдэд зарим амбулаторийн тусламж үйлчилгээг ойртуулах зорилгоор нарийн мэргэжлийн эмч нарыг ажилуулахар болж байгаа юм байна. Дүүргийн эрүүл мэндийн төвийн салбар амбулаторийн байдлаар ажиллах боломжтой юм а. Мөн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны 102 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажилтай газар дээр нутгийн нараа танилцсан цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар асар өргөө хувьцат компани гүйцэтгэн 2016 оны 3 дугаар үйлрэлд хүлээлт өгөхөөр болсон хэдиж өнөөдөр хүртэл барилгын ажил нь дуусаагүй байна. Хотын дарга хариуцлагагүй хугацаанд ажиллаа дуусгаж чадахгүй газруудаа хамтран ажиллах гэрээ туслах хүртэл гарах хэмжээ авна гэдгийг асар өргөө хувьцат компани удирдлагуудад санууллаа. Түүнчлэн шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлыг дуусгах үүрэг өглөө.